Монгол Улсын ерөнхийлөгч зөвтгөгчний ерхий командлагч Ухнагийн хөрөлцөх бүгд найрамдах кибер уулзлага нэгдсэн үндэсний байгууллагын ихэнх сахиулах ажиллагааны цэргийн хүчний командлагчаар ажилласан хошууч генерал Эрдэнэтийг хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч нэгдсэн үндэсний байгууллагын ихэнх сахиулах ажиллагааны цэргийн хүчний командлагчаар томилогдож дэлхийн 18 орны цэнхэр дуулалтнуудыг 2 жил удирдсан Эрдэнэтэд төр ард түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийллээ. 23 мянган монгол цэрэг дэлхийн халуун цэгүүдэд даян дэлхийн их амгалан аюулгүй байдлын төлөө эр зориг дэсвэр хатуужил ахвал самбаа ур чадвараад ажиллан хүлээсэн үүргээ нэр төртөө биелүүлж улс эх орныхоо нэр хүндийг олон улсад бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэсэн юм а. 2 жилийн хугацаатай үүргээ гүйцэтгэхэд ирлээ. Анх явахдаа тань дээр ороод 1 жилийн хугацаатай гэжсэн. Тэгээд манай нүүбийн шийдвэр нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч 2 дахь жилийн сонголтыг хийгээд 2 жилийн хугацаатай үүрэг гүйцэтгэл. Кипр өөрөө маш их урт хугацааны түүхтэй жижиг арал боловч геополитикийн хувьд асар том гүрнүүдийн сонирхол өршдөг тийм жижиг арал байлаа. За тэгээд хошууч генералд одоо юу нэг баяр хүргэе. Улсын орныхоо нэр хүндийг олон улсын тавцанд өндөр төргөж нэгдсэн үндэсний байгууллагын ихэнх сахиулах хүчний командлагчаар одоо нэр төртэй ажиллаад их тунх 9 мэнд тийм ээ одоо их орондоо иргэнсэн явдлуудаа би өгөх бас их баяртай байна. 2000 оноос хойш одоо манайх ч одоо ихэнх сахиулах ажиллагаанд оролцож ирсэн. Нийтдээ одоо 20 гаруй мянган цэрэг дайчид маань одоо дэлхийн дайн тулаантай, тэмцэл мөргөлдөөнтэй хүнд хэцүү цэг дээр одоо дэлхийн нийтийн их тайван аюулгүй байдлын төлөө хүн төрөлхтний сайн сайхны төлөө одоо их орныхоо нэрийн өмнөөс дэлхийн цэрэг болж үүргээ нэр төртэй амжилтаа гүйцэтгэж байгаа нь одоо олон улсад Монгол улсын нэр хүнд улам бэхжиж одоо маш чухал одоо үүрэг гүйцэтгэж байгаа. Манай цэрэг эрсээр одоо Монголын ард түмэн одоо бахархдаг. Эзэн Чингис хааны одоо цэрэг эрс өнөөдөр бол бас дэлхийн хэмжээний цэрэг эрс болцсон одоо дэлхийн их тайван аюулгүй байдлын төлөө Монгол улс өөрийнхөө одоо дуу хоолой биш одоо бодит үйл хэрэгээр одоо ингээд сайхан дэмжлэг үзүүлж хүндрэлтний сайн сайхны одоо ингээд тэмцэж байна, ажиллаж байна гэдэг бас монголчууд бидний хувьд сайхан их нэр төр хийх юм л да. Манай улсын ихэнх сахиулах ажиллагааны 20 гаруй жилийн түүхэд анх удаа Монгол генерал нэгдсэн үндэсний байгууллагын цэргийн хүчний командлагчаар ажилласан нь Монгол цэрэг дэлхийн цэрэг болсныг бас нэг томоохон баталгаа гэдгийг тодтоглоо. Кибер дэх ажиллагааны дэлхийн дахинд нэгдсэн үндэсний байгууллагын явуулж байгаа 12 ихэнх сахиулах ажиллагааны нэг юм. Хошууч генерал Эрдэнэт өмнө нь Ирак, Либер, Өмнөд Судан, Сирилон зэрэг улсад ихэнх сахиулах 8 удаагийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэжээ.